манай тоглолтыг хүрэлцэн ирж үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд их магшигаа үг хэлний өмнө таньснаа урьж байна. За манай тоглолт зүгээр өдөрлж байна. Ингээд цаг 30 минут маш төвчээртэй байсан. Тоглолтыг маань сонирхсан цаг зав гаргаж ирж сонирхсан үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Сургуулийн захиргаа, техникийн хамт олон, анги удирдсан багш, ангийн хамт олон хүндэт эцэг эхчүүд та бүхэндээ бүгдэнд нь баярлж талархснаа илэрхийлье. Ингээд бүх хүүхдүүдэд тасны өрөө гарч ирж байна. За тэгээд бүгдэнд нь цаашдын сургалтын өндрөөс өндөрт амжилтыг хүсье. Тэгээд ялангуяа 10-11 дугаар ангийн хүүхдүүд маань маш их ачаалттай байсан. Энэ ачааллынхаа хажуугаар концертанд оролцсон багшнаас баярлж байна. За ингээд тайзнаа сургуулийн захиргааг төлөөлж сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн захирал ганцхан таныг хүүхдүүдэд маань хандаж урмын үг хайрлана уу хэмээн тайзнаа оръё. За мөн ерөнхий боловсролын сургуулийн захирал оюун чагш харагдаж байгаа шиг байсан. Оюун чагш иваас тайзнаа оръё. За хийний төрөнд өнөөдрийн концертанд хүрэлцэн ирсэн та бүхэнд өнөөдрийн мэдлэг дэвшүүлье. Тэгээд өнөөдрийн концертод миний хувьд одоо маш сонирхолтой сайн концерт болж байна. Тэгээд энэ концерт Монгол аялагуу гэдэг нэртэй бид сайн гэдэг энэ концертыг тоглож яах хүүхдүүдээ тоглож яах бодсуулаад та Монгол аялагуу тэгээд их маш ямар зөв одоо энэ концертанд ийм гоё нэр өгсөн бэ. Тэгээд энэ концертыг ямар бодож хийсэн бэ гэж би одоо бодцоолаа. Тэгэхээр мэдээж хүүхдүүд маань бүгдээрээ дэлхийн сонгодог зохиолуудыг мэднэ тийм ээ. Тэгэхээр бид нар чинь Монгол хүмүүс юм чинь мэдээж Монголынхаа сонгодог зохиолыг мэддэг байх хэрэгтэй. Монголынхаа орчин цагийн зохиолыг мэддэг байх хэрэгтэй тийм ээ. Тэгээ бид нар Монгол өв соёлоо дээдэлдэг, биширдэг, хүндэлдэг Монгол аялагуугаа сонсоод бид нар онгорчдаг байх хэрэгтэй. Тэгээд үнэхээр маш зөв сэдвийг сонгож хүүхдүүдтэй яг Монгол өв соёлыг одоо ингэж ойлгож, таниулж, Монгол энэ хөгжмийн зохиолчдын энэ ур чадвар сэтгэлээ шингээсэн зохиолуудыг Монгол хүн өнөөдөр одоо бид бүхэн цааш нь яаж өргөжлөж авч явах вэ гэдэг энэ тийм сэтгэлгээгээ хүүхд багчуудаас олгож өгсөн. Тэгээд энэ бол үнэхээр маш том зорилгыг агуулсан, маш ач холбогдолтой юм сайхан концерт боллоо гэж үзэж байна. Тэгээд зарим хүүхдүүдийн хувьд энэ тайз бол баг анхны тайз ахаа. Тэгэхээр ямар авьяастай мундаг хүүхдүүдээ би өөрөө төгөлдөр хуурын багш л та. Тэгэхээр та бүхэн одоо ингээл энэ бүжиг, үндэс үлээвэр гэж хийгээд одоо төгөлдрөөс босоод хүүхдүүд ингээд энд тоглож штэ. Тэг чинь тэгээд үнэхээр азтай хүүхдүүдээ та нар өнөөдөр маш сайн тоглож байна. Энэ бага хугацаанд ийм том зохиолуудыг дүнгийн багш нь хэлээ тийм Монголын сонгодог энэ зохиолчдын зохиолыг барьж аваад одоо ингээд тоглож ин гэдэг бол та нар үнэхээр мундаг байна. Бүгдээр их сайхан өөрийн баясгалантаа гарч ирээл ингээд өөрөөхөө ингээд сайхан тоглож ин гэдэг чинь бол маш сайн байна. Тэгээд үнэхээр азтай өөрийнхөө мэргэжлээс гадна бас та нар ингээд төгөлдөр хуур хөгжмөр мэдээж та бүхэн бүгдээр төгөлдөр хуур хөгжмөнтэй бүгдээр хамсан хөгжмөддөг байгаа. Тэгэхээр төгөлдөр хуур хөгжмийн онцлогийг аягүй сайн ойлгодог байх хэрэгтэй тийм ээ. Бүгдээр нийлж тоглох шүү. Тийм учраас та бүхэн бол одоо мэдээж ингээд энэ хичээлээр төгөлдөр хуур хөгжмийнхаа онцлог, хэв шинж, төгөлдөр хуур хөгжмөнтэй нийлэхдээ юуг анхаарах юм бэ? Төгөлдөр хуур хөгжим маань өөрөө ирэн тоглоход ямар их хэцүү юм бэ гэдгийг бол өөртөө биеэр бас мэдэрч байгаа байхаа гэж ойлгож байна. Тэгэхээр цаашдаа хүүхдүүдтэй өнөөдрийн тайз чинь хэрвээ анхных байсан бол төгөлдөр хуураараа дараагийн чинь тайзны чинь тоо маш олон болохгүй гэж багш нь хүсэж байна. Тэгээд мэдээж энэ их нөр их хөдөлмөрийн ард гарсан их багштай талархаад баяр одоо маш их хөдөлмөр энэ олон хүүхд Монголын зохиолчдын зохиолыг тоглож тийм амар биш л дээ. Тэгэхэд энэ их олон хүүхдийг одоо өнөөдөр ийм сайхан бэлдээд ингээд энэ хүүхдүүд өнөөдөр ийм сайхан амжилттай манай ирээдүйн хөгжимчдүүдэд та нар минь тэгэхээр ийм сайхан ингээд бэлдээд оруулаад нэг энэ сайхан концертыг зохион байгуулж өнөхөр их маа уушаад өнөхөр залуу хүүхэд маш их ирч хүчтэй, маш их сэтгэлтэй, өөрийнхөө сонгосон одоо энэ мэргэжилд маш их тууштай, үнэн шударга ийм сайхан одоо манай бас бидний багтж байгаа.
залуу багшийн нэг байна. Тэгэхээр үнэхээр ерөнхий төгөлдөр хуурын техникийн багш нартай бас давхар бас баяр хүргэе мөрөөр юм байна. Маш сайхан концерт боллоо хүүхдүүдэд. Тэгээд цаашдынх нь бүгдийн хичээл сурах өндрөөс өндөр амжилтыг хүсье. Бүгдэнд нь баяр хүргэе. Багшд нь бас баярлалаа. За ингээд анхааралтай байрлалаа. Ингээд Монгол аялгаугаар цаг 30 минутын хамтдаа хаан хуурын хөгжмөө сонссон та бүхэндээ маш их талархлаа. За ингээд зураг авах шиг. Тэний хөгжмийг таасны орж байна. Тэний хөгжмийг таасны орж байна. Зураг авахлаа. За ингээд их магштай үнэхээр маш их баярлалаа. Ингээд бид бүхнийг ингээд үнэхээр ингээд чадахгүй байсан ч ингээд чадна гэ бүгдийн чирээд ингээд ийм том дүрийн ард ингээд биднийг авч гарсан. Үнэхээр маш их баярлалаа. Тэгээд багштай үнэхээр их хайртай шүү. Тэг ингээд чанарын зүгээс бяцхан бүлэг бэлдсэн юм аа. Баярлалаа. Бүгд багтахгүй. Төгөлдөр уурга наах гараараа.